Жилэн сольж энхи манан сэтгэлээ зориулсан Шмар бин хувилгаан дүртэй олныхоо төлөө төрсөн эмчээ ганцхан нөмрөгтэй дандаа сайхан сэтгэлтэй нийэмч миний тэгээд эрүүл мэндийн салбарт би ажлаар 32 жил болсон байна. Энэ бүсийн онцлогын хэмжээний төвөд энэ босго өндөртэй эмнэлэгт орж ирээд би дараа 25 жилийн байсан байна. Тэгээд өнөөдрийн энэ залуу эмчнэртэй манай эмнэлэг бол маш их сайхан залуудсан байна. Би өнөөдөр нэг залуу эмчтэй маш сайхан халуун яриа өрнүүлээ. Тэгээд та нартай цаашдын ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье өрөөё. Сургууль байхнаа л би эмч болохоосаа гэж боддог байсан. Бүр намайг 1-р ангид тахтарч одоо 1975 юм шиг байна. Би нэгдсэн эмнэлгийн өдөр явж байсан чинь одоо энэ манай хүний гарын эмч даавал эмчийг би анх удаа харчихсан. Амар гоё эмч харчихсан нэг ямар гоё эмч вэ? Энэ хүн шиг эмч болохоос л гэж би анх 1-р ангид л одоо миний тархинд кодлогдсон шиг байгаа юм. Тэгэл би ерөөсөө л эргэл буцалгүйгээр 10-р ангид төгсөөл амгаахын дээд сургуульд эмч гэж суралцахаар л орж ирсэн. Тэгээд 1994 онд төгсөж ирээд миний хамгийн анхны ажлын гараа бол Ховд аймгийн Мөнх хайрхан сумаас эхэлсэн. Мөнх хайрхан сумын ард түмэн намайг маш гоё хүлээж авсан. Тэнд бас эмч боловсон хүчин дутагдaltaй байсан. Хамт өсч ирсэн Эрдэнэчлэн гэдэг эмчтэй хоёлаа Мөнх хайрханд томилогдож очичлаа. Тэгээд тэр үед чинь бол бид нэр анхаагийн дээр төгсөөл тангараг уншаал бидний томилт нөгөө диплом ерөөсө биднэрт өгөөгүй. Би сүүл 3 жил 5 жилийн дараа би өөрөө дипломо өөрийнхөө хатар авчихсан. Шууд эрүүл мэндийн яамнаас хойлол аймагт ирэл аймагаас намайг аймгийн тэр үед аймгийн тамгын газрын дараа нийгэм болгон хэлсэн дараа Ховд аймгийн Мөнх хайрханд хойрлоо гэж шууд тушаал гаргаад хойрлцсан. Тэгэл 94 оны 9 сард намайг нэг өдөр би бас сум явахгүй гэж үзээ. Тэгээд 94 оны 9 сарын нэг өдөр сумын засаг дарга нь манай гэрийн үүдэн дээрээ манай сумын эмч байна уу гэдэг намайг үүднээс дуудаал би тэр үед нэг чемодантай уцтай 2 хайцагтай дүүрэн ном дэвтрээ аваад сумын засаг даргын машин цугаал Мөнх хайрхан суманд очижлаа. 1994 онд ангаах хүний дээд сургууль төгсөөд суманд ажиллаж ирээд би Улаанбаатар хотын эрүүл мэндийн 5 дугаар төвдөөс өрхийн эмч хийж байгаа. Буцаад одоо өөрийнхөө орон нутагт ажиллах гэж ирсэн. Тэр үед нөгөө бүсийн онцлогын эмчилгээний төвд нөгөө нарийн мэрэгдэл эзэн шиг учраас оронтой байхгүйгээд намайг дахиад сум явуулсан. Тэгэхээр би одоо урданд хөдөө явцсан явахгүй гэд байж идэл тэр үед 100-ны мэдээ сан дээр аймгийн нийгэм бодлогын хэлцээр эрүүл мэндийн мэрэгчлэлтэнд ажлын байрны сонгон шалгуулалт авч ирэхээр нь зүгээр байж хаа ажилгүй байж хаа гэдэг тэр сонгон шалгуулалтанд оролцсон. Оролцоод тэнцээ. 1999-ээс 2001 он хүртэл аймгийн засаг даргын 5 газрын нийгмийн бодлогын хэлцэд эрүүл мэндийн асуудал хариуцсан мэрэгчлэлтэнгээр ажилласан. Энэ хугацаанд ажиллахад энэ надад бол маш их ажлын ур чадвар бас бичиг цаастаа ажиллах маш их дадлаг туршлага болсон. Тэгээ би өөрөө ерөөсөө би эмчээ хийх залуу хүн би эмчээ хийх юм байна. Энэ миний ажил биш байна. Ерөөсөө л би хавдар судлалын үндэсний төвд хавдар судлаач эмчийн олгохгүй дээшлүүлэх резидентэд явсан төрийн сангаар. Тэгээд төгсөж ирэл 2002 оны 12 сард төгсөж ирсэн. Намайг тэр үед ирээхээ зэрэл яваал ирсэн шууд хавдар судлаач хавдрын эмчээр хэл тушаал гаргаад авчихсан. Тэгэл түүнээс хойш одоо өдөө хүртэл бүсийн онцлогын эмчилгээний төвдөө хавдар судлаач эмчээр эмчилж байна. Тэгээд за та бүхэн өглөөний мэнд хүргэе. За залуу эмчнэрийн төлөөлөл манай бод ч маш чадварлаг бас ирээдүйдээ маш их олон залуучууд байгаа шүү дээ. Тэгээд мэдсэнгүй хэвэн залуу эмчнэрийн төлөөлөл нэг бичлэг рилэнд орохоор болчлаа. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Энэ бичлэг юунд оролцож байгаа мөн бас Ахмад эмчийн төлөөлөл цагаан эмчтэй сайхан халуун яриа өрнүүллээ. Баярлалаа гэж хэлье да. За манай бүсийн онцлогын эмчилгээний төв бол босго өндөр байдаг. Манай өндөр босгыг давж манай байгууллагад орж ирж ажиллаж байгаа залуу эмчтэй цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд манай бүсийн онцлогын эмчилгээг тавтаа боллоо. Тантай халаад шинэ халаатаа өмсгөнөө.
За ийм эмчтэй өндрөөс өндөр амжилттай удаан сайн шулаараа. За Би ч 2021 оны 8 сард анх энэ байгууллагт орж ирсэн. Намайг яг анх орж ирэх би баясгалмаа эмчилгээс орж тараа баясгалмаа дараатаа уулзж ирсэн. Баясгалмаа дараа болохоор намайг аягүй дэмцэнтэй дөнгөж төгссөн бас яг нарийн мэргэжил эзэмшээгүй байхад одоо энэ байгууллагт ажиллах одоо урам зориг маань өгсөн. Тэгээд энэ байгууллагт ороод энэ байгууллагын хамт олоннууд ямар их гоё уур амьсгалтай, ямар их хүмүүсийг дэмждэг, залуу боловсон хүчний яаж дэмждэг тэр хүчинд л одоо өөрийгөө одоо хүртэл хөгжүүлж явна. Цагаан чинь надад юм шинэ халаад бэлгэлсэн шүү. Эцтэй минь ахвас ийм сайхан гой зургийг ингэж бүтээж ийм гой нандин дурсамж үлдээсэн хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд та нартай дэлхийн эмч нарын баярын мэндийг дахин хүргье. Сайхан баярлалаа. Олныхоо төлөө төрсөн эмчээ цагаан нөмрөөг тэ дандаа сайхан сэтгэлтэй миний эмчээ хүслийг бүтээсэн тэнгэрийн ич та Төрхөөс ихлээд төгсөх хүртлэх түмэн зовлонгоо саварч хайрласаа Манала бурхны шидэлтэй бүрлэва Монголынхон төлөө цогцолох зүрхээ цагаан нөмрөөг дандаа сайхан сэтгэлтэй миний эмчээ хүслийг бүтээсэн тэнгэрийн ич та Залуу боловсон хүчин бүднээ хамт өөрийн эмчнээс асууж боловсрох маш их байдаг. Та бүгдээс маш их асууж боловсрох шүү. Тэгээд бүгд чиглүүлж явах байлж байгаа шүү. За баярлалаа. Justice. Нэг задлах юу юм бэ? За баярлалаа. Энийг задлсан чинь тогтолч шүү. Охон багш минь. Яасан гоё юм бэ? Бохон баярлалаа. Ийм гоё ээжтэй минь ахалсан хөгийг яагаад бүтээсэн нь юм би сайхан өгсөн ба штэ. Ийм сайхан бүтээл гаргасан. Залуу эмчтэй маш их баярлалаа. Яасан ч гоё юм бэ? Цаasta баярлалаа.